бас хэцүү зүйлс болгон чинь цааталтаа бас ахаа даваа талууд үүсгэх юм лээ л дээ. Жишээлх юм бол манай ихч битхорын бие биендээ хандлага шал өөрчлөлтсөн. Яг бол битхор одоо бие биендээ ганц ямар амар чухалчилж. Би хайгаад байгаа байхгүй. Ингээ бид нар чинь гуруулахнаас нэг алтай хоёр. Арвуулаа ингээд хүмүүс ах トゥ хүртлээ хоорондоо ив түн ч юм уу тай гэдэг юм. Ингээ би бүр хайхаа яа та нар бие биенийхээр ороод яагаад ингэхгүй байна те ингээд тэгэхээр одоо ингээд би ихч хувьд ингээд миний ихч миний хувьд ингээд ямар чухал. Хоёрдугаарт нь яг нөгөө эцэг их гэр бүл гэдэг би бол нөгөө илүү ажил гэдэг юмнаас илүү амьдрал гэдэг юмд жоохон цаг их гаргадаг болоод тэгээд илүү хоорондоо гоё дурсамж бүтээх гэдэг юм ингээл тэгэл яг хойч нэг харамстай мэлэн шүү дээ. Тэгж яахгүй яа эсвэл яг студид тэгж хандчих гэдэг юм ингээд тиймэрхүү сурснаасаа болоод одоо ихчтэй бас одоо хандлага маань бас арай өөр болдог ч юм уу те илүү ингээд тэгээд ингээд нэг тиймэрхүү талын юмнууд бол юу исэн ингээд те нэг юм бид нар бас их өөр болцоос гэх юм уу. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байна.